Хүн бүр гэгэрэл хүрэхээр юу болох вэ? Амьдрал үргэлжлэх үү? Хүн бүр машинтай болбол юу болох бол гэж асуух нь дээр байх байсан. Daimler Chrysler Metийн машины үйлдвэр хаалга барих уу? Хүн бүр гар утастай боллоо гэд Nokia компани үйлдвэрээ хаах дээрээ тулах уу? Тэд зөв ажилгүй болох уу? Юу болох вэ? Та утас зараад л байж болохгүй л дээ. Хүн бүр утастай болох учир. Хүн бүр нэг бүрчлэн утастай боллоо гэд цаашид юу болох вэ? Шин загварууд гарч ирнэ. Шин загварууд үйлдвэрлэхээ болиё. Хүн бүр шин загварын гар утастай болчлоо гэж бодъё. Тэгэхэд юу болох вэ? Эдгээр бүх зүйл таамаг төдий юм. Энэ дэлхий дээрх амьдрал үргэлжилсээр л байх болно. Магадгүй үгүй ч байж магад. Надад мэдэх зүйл алга. Гэхдээ тийм нөхцөл байдалд хүрэхийн тулд их цаг хугацаа орно. Тиймээс санаагаа бүүж хийлээ. Ядаж та гэгэрэлд хүрэх хэрэгтэй. Би хамгийн сүүлийнх нь байх болно гэж битгий хэлээрэй дээ. Гэгэрэлд хүрэх хамгийн сүүлийн хүн та байж болохгүй шүү. Гүрүжи, багш нар яагаад байгаа чигээр нь үннийг хэлдэггүй юм бол? Мэддэггүйд нь хэлэхгүй, мэдхгүйнүүд нь хэлнэ гэсэн үг байдаг. Энэ ямар учиртай юм бол? Үнний эргэн тойронд яагаад ийм нэгт нууцлал байдаг юм бол? Хэн нэгэн унтаж байхад чи унтаж байна уу гэж асуувал унтаагүй хүн л тийм гэж хариулна. Тиймээс хариугүй үйлдсэн зарим асуултанд та хамгийн зөв хариулт авлаа гэж бодож байх хэрэгтэй. Шведэд болсон нэгэн уулзалтанд оролцсон сэтгүүлч миний өмнө зогсон. Та гэгэрсэн үү гэж надаас асуусан. Би түүн рүү харж байгаад үгүй гэж хариуллаа. Надаас тийм хариулт сонссон хүнд буцаад байрандаа суухал арга зам үлдээд байлаа. Тийм гэж хариулсан бол түүнд баталгаа нотлогоо үзүүлэх гээд ажил ундрах болоод байна. Би зүгээр л үгүй гэд хэлчихсэн. Тэгсэн тэр сэтгүүлч би ийм хариулт авна хэмээн бодоогүй. Та үнэн хэлээч. Та үнэн хэлэхгүй байна. Та үнэн хэлэхгүй байна. Дахин эхлэн дээр. Та яагаад тэгж бодоод байгаа юм бэ? Үгүй. Би итгэхгүй байна. Та үнэн хэлээч. Та үнэн хэлэхгүй байна да гэж тэр хэлсэн. Таны дотоод ямар нэгэн зүйл өөр зүйлийг хэлээд байдаг. Зарим нэгэн зүйлийг та өөрийн биеэр мэдэрч байж, мэдэх арга зам үлдээд байдаг. Үүнийг хязгаарлагдмал оюунаар таньж мэдэж барахгүй. Үнэн гэдэг зүйлийг та өөрийн биеэр л мэдэрдэг. Үнэн гэдэг бол таны оршихуй юм. Түүнийг яаж дан үгээр илэрхийлж болох вэ дээ? Үг оршихуйг хязгаарлаж байдаг. Хязгаарлагдмал зүйлд үнний тал хувь нь л оршдог. Хараагүй хүн заан дугуй юу гэж асуувал тийм дугуй хэлбэртэй. Тэр урт уу? Тийм урт. Тэр хавтгай юу? Тийм хавтгай. Тэр ринзентэй адил уу? Гэвэл тийм гэж хариулна. Тэгээд та гайхна гарцаагүй зүйл болно. Заан чин тэгээд дугуй хэлбэртэй хавтгай ринзентэй адил гэж юу? Тийм учраас үннийг хэлэхээр үнэн говьдаг гэж ярьдаг. Та уулууд ганцаараа ямар ч дуу аваа гаргалгүйгээр гарах тэр мөчөд яг одоо цагтаа оршиж чадвал та гинэт би энэ бие махбод биш. Би зүгээр л гэрэл гэгээ энерги ухамсар гэдгийг ухаарна.
Улмаар бүх орчлон ертөнц танд амьд мэт санагдаж, үнэн гэдэг чинь энэ юм байна. Би энэхүү ертөнцийн нэгэн хэсэг мөн. Би бүрэн дүүрэн гэдгийг мэдэрнэ. Энэхүү мэдрэмж тань төрвөл та үнэн мөннийг мэдэрч байгаа нь тэр. Сэтгэл гэгцгээ байсан цагт үнэн гийж эхэлдэг. Тийм учраас үннийг мэддэг нэгэн хэлж чаддгүй юм. Тэд хэлхийг хүсэхгүй байгаадаа биш. Үгээр илэрхийлэх боломжгүй байдагт учир байгаа юм. Үүнийг л хөндөй бөгөөд хоосон гэж нэрлэдэг. Та хэр их хөндөй хоосон байгаагаас шалтгаална. Өөрийгөө өнгөлж цэвэрлэхийг хэлээд байгаа юм. Та өнгөрснийг хуваалцаж яг одоо цагт бүрэн дүрэн оршиж чадвал бүх тэнгэр мод уул усыг хараад гайхан шагширна. Та нар бүгдээрээ гигантнүүд. Бидний бие яг л лааны гол шиг юм. Харин бид өөрсдөө бол лаанаас цацарч буй гэрэлгээгээ гална билээ. Үүнийг мэдрэх мэдрэмж ойлголт нь танд нэг л өдөр л төрнө. Би лааны цацрах туяа хэмээн давтаад яваад байх хэрэггүй. Би дүрлзэн асаж байна гэдэг ч юм уу. Тэгвэл өөр асуудал мандна. Then what we call you'll become blue star. Хөх хот гэж юу хэлээд байгаа гэвэл оюун ухаан нь энд биш өөр газар оршиж байгаа буюу жоохон солиотой хүнийг хэлнэ.